Танд Голомт банкны шинжлэгдсэн байгууллагын интернет банкар хэрхэн цалингийн гүйлгээ шивгдсэн гүйлгээг хянах болон хянагдсан гүйлгээг батлах зааварчилгааг танилцуулъя. Та өөрийн эрхээр шинжлэгдсэн байгууллагын интернет банк руу нэвтэрч ороод цалингийн гүйлгээ үндсэн цэсний гүйлгээ хийх дэд цэсийг сонгоно. Цалингийн гүйлгээ хийх цэс нь цалингийн гүйлгээ шивэх эрхтэй харилцагчдад харагдана. Цалингийн мэдээлэл шивэх Excel эсвэл текстэн файлын загварыг зүүн талын дэд цэсний загвар файл татах хэсгээс өөрт тохирох файлын төрлөө сонгон ашиглах боломжтой. Хэрэв та Excel файл дээр мэдээлэл шивж оруулах бол Excel файл дэд цэсийг сонгон татаж авсан файлаа нээн цалингийн гүйлгээ хийгдэх дансны дугаар, валютын төрөл, тухайн данс руу шилжүүлэг хийх мөнгөн дүн, данс эзэмшигчийн нэр болон утгыг зааврын дагуу шивж оруулан файлыг хадгална. Хадгалсан файлыг файл сонгох товч дээр даран системд оруулснаар нийт дүн мөр нь таны файлд буй дүнгээр бодолтхийн автоматар бүглэгдэнэ. Гүйлгээний мэдээлэл хэсэгт гүйлгээ хийх огноо болон гүйлгээний утгыг бичиж оруулан гүйлгээ хийгдэх байгууллагын дансыг сонгож өргөжлүүлэх товчийг дарснаар баталгаажуулах нүүрэл үшилжих ба гарч ирсэн мэдээллийг шалган өргөжлүүлэх товчийг дарснаар гүйлгээ дараагийн түвшний хяналтанд шилжинэ. Хяналтын эрхтэй харилцагч өөрийн эрхээр шинжлэгдсэн байгууллагын интернет банк руу нэвтэрч ороод цалингийн гүйлгээ үндсэн цэсний гүйлгээ хянах дэд цэсийг сонгоно. Цалингийн гүйлгээ хянах цэс нь цалингийн гүйлгээ хянах эрхтэй харилцагчдад харагдана. Цалингийн гүйлгээний жагсаалт хэсгээс хянах гүйлгээний жагсаалтыг дэлгэрэнгүй гэх сонголтоо сонгон гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцсан зөвшөөрөх товч дээр дарж баталгаажуулах нүүрэл үшгэлжих ба токен код оруулж батлах товч дарснаар таны гүйлгээ баталгаажна. Сайн сайхныг санхүүжуулагч Голомт банк.